Сайн байцгаана амьдчүүдээ та бүхэндээ шинэ өглөөний шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан марцгаасан уу? За бүгдээ хамтдаа энэ 7 өнөг бас эзний үгийг хүлээн авцгаая. Өнөөдөр мегмар гараг, тэгээд мегмар гарагийнхаа эзний үгийг өнөөдөр хамтдаа хүлээн авцгаая. За бүгдээ хамтдаа залбирцгаая. Их эзэн минь ээ, бид таны өмнөрж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Хайрт аав минь, ариун бурхан минь, мөнхийн эзэн минь, энэ өглөө та бидэнд өөрийнхөө үгийг айлтгах болтугай. Таны үгээр дамжуулан бидний зүрх сэтгэл, бидний сүнс, бидний бодол санаа цэнэглэгдэх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За бүгдээ хамтдаа 2 дугаар Тесалоник номын 2 дугаар бүлгээс хүлээн авцгаая. 2 дугаар Тесалоник 2-ын 13, 14 дугаар ишлэгийг би та бүхэнд хуваалцъя. За би уншаад өгье. Эзнэр хайрлагдсан ах トゥ нараа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг үнэн итгэл ба сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. Үүний тулд тэр бидний сайн мэдээгээр та нарыг бидний эзэн Есүс Христийн алдрыг хүртээх гэж дуудсан гэж. Амен. За өнөөдөр би та бүхэнд Бурханы хайраар өөрийнхөө үн цэнийг тодорхойлцгоё гэж уриалмаар байна. Тэгээд яг энэ хэсэгтэр болохоор Тесалоник хотын чуулганы итгэгч нарт зориулж бичсэн энэхүү загталт. Тэдгээр итгэгч нарыг та нар бол санамсаргүй байдлаар Бурханд итгэсэн хүмүүс биш шүү гэдгийг сануулгах зорилготойгоор бичигдсэн. Тэгэхээр бидний амьдрал бол хэн нэгэн хүнээр үнэлэгдэж дүгнэгдэхээс өмнө түүнээс жилүүтэйгээр Бурханы хайраар тодорхойлогдох учиртай. Яагаад гэвэл бид Бурханд итгэсэн гэдэг нь бид Есүс Христэд итгэж бас Бурханы авралт багтсан гэдэг нь энэ бол санамсаргүй тохиолдол байгаагүй. Энэ бол санамсаргүй зүйл байгаагүй. Харин ч энэ бол Бурханы төлөвлөгөө байсан гэдгийг энэ ишлэлд бидэнд хэлж байна. Тэгэхээр энэ чинь маш тодорхой хэлсэн. Бурхан та нарыг үнэн итгэл ба сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болон авралын төлөө сонгосон ажаа гэж. Тэгэхээр бид нар Бурханыг сонгоогүй, харин Бурхан биднийг сонгосон гэдэг нь чинь маш тодорхой хэлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид Бурханд таалагдахын төлөө бид Бурханд Бурханы стандарт хүрэхин төлөө бид юу ч хийгээгүй гэсэн үг. Харин Бурхан биднийг аль хэдийн төлөвлөсөн байсан бас өөрийнхөө зорилгын төлөө өөрийнхөө төлөвлөгөөнийхөө дагуу биднийг сонгосон байна гэж. Тэгэхээр та бид өнөөдөр амьдралдаа тодорхой хэмжээнд магадгүй алдаатай, оноотой, уналттай, босолттой, баяртай, жаргалтай, гонигтай, гутралтай явж иж магадгүй. Магадгүй бид өөрсдийнхөө амьдралын тэр хар бараан талуудыг харахтаа би яг Христэд итгэгч, яг жинхэнэ итгэгч хүн мөн үү биш үү гэж эргэлзэж магадгүй. Эсвэл өөрсдийнхөө амжилт бүтээлийг харахтаа үнэхээр л би сайн, мундаг итгэгч байна гэж харж ич магадгүй. Аль нь ч байсан, аль ч тохиолдолд байсан, сайн ч байсан, муу ч байсан, эрэгч байсан, сөрөгч байсан, аль ч тохиолдолд байсан, Бурхан биднийг сонгосон гэдгийг хизээж битгий мартаарай. Тэгэхээр Бурхан биднийг сонгосон гэдэг нь өөрөөр хэлбэл бидний аврал баталгаатай гэдгийг нотолж байгаа нотлохоо юм аа. Тэгэхээр ах トゥ итгэгч нараа би та бүхнийг уриалж байна. Өөрсдийнхөө үн цэнийг Бурханы хайраар Бурхан биднийг сонгосон энэхүү сонголтон дээр тулгуурлаж тодорхойлж сурцгаая. Өөрийнхөө энэ бие махбодын бодголын сэтгэл зүйн үн цэнийг өөр хин нэгэн хүнээр тодорхойлуулахын тулд, өөр хин нэгэн хүнээс сайхын тулд, эсвэл ямар нэгэн зүйлээс авахын тулд хичээхгүйгээр харин Бурханд итгэсэн итгэл маань биднийг үнэхээр Бурханаар хайрлагдсан гэдгийн хангалттай шалтгаан юм шүү гэдгийг би та бүхэнд уриалж байна. Дараа нь бидний ариусгал бол ариун сүнсээр ирдэг. Энд ч бас ингэж хэлсэн тийм сүнсний ариусгалаар дамжуулан гэж хэлсэн. Бидний ариусгал бол ариун сүнсээр ирдэг. Бидний ариусгал бол зан үйлээр ирдэггүй. Бидний ариусгал бол мэдлэгээр ирдэггүй. Бидний ариусгал бол хин нэгэн хүнд сайн хандсанаараа хин нэгэн хүнд үргэл барьц өргөснөөрөө ирдэггүй. Харин бидний дотор байгаа ариун сүнсний улмаас л бидний ариусгал ирдэг. Тэгэхээр би та бүхнийг уриалж байна. Хэрвээ та үнэхээр ариусгалын амьдралаар, ариун амьдралаар амьдрахыг хүсэж байгаа бол та гадаад төрхөндөө биш, харин дотор байгаа ариун сүнстэйгээ илүү их дотн нөхөрлөхийг хичээх хэрэгтэй. Тэгэхээр ариун сүнстэй нөхөрлсөн нөхөрл улам илүү хөгжих тусам тэр нөхөрл дотор бид нар өсөх тусам бидний ариусгалын амьдрал өсдөг, бас хөгждөг. Тийм учраас бидний дотоод хүн маань, дотоод сүнс маань ариун сүнсний улмаас ариун сүнсээр дамжуулан хүчтэй байх юм бол бид гаднаас ирэх амьдралын тэр янз бүрийн сорилт, нухчаа, амьдралын янз бүрийн асуудал, бэрхшээлүүдэд бид үнэхээр нугараад байхгүй, унаад байхгүй, тэдгээр зүйлсээс болж бид нараас өөртөө голоод байхгүй, урам хугараад байхгүй, шантраад байхгүй байх болно. Ихэнх асуудал биднийг ихэнх асуудал биднийг унгааж ивэл, бидний урам зориг мохоогоод ивэл би та бүхэнд бас уриалмаар байна. Бид дотор байгаа, бидэнтэй хамт байгаа ариун сүнстэйгээ хамт нөхөрлөлтөө илүү их цаг гаргаарай гэж уриалж байна. Амен. Тэгээд
хамгийн эцэст нь ингэж хэлсэн 14 дугаар эшлэлээр эзэн Есүс Христийн алдрыг хүртээх гэж дуудсан гэж. Энэ бүхэн юуны төлөө байсан бэ гэвэл эзэн Есүс Христээр дамжуулан бид түүний алдрыг хүртэхийн төлөө дуудагдсан юмсан гэж. Бид нар зүгээр нь хийх юмгүй байсан учраас зүгээр эсвэл бид нар үнэхээр бусдаас илүү арчаагүй байсан учраас эсвэл бусдаас илүү гэмтэй байсан учраас эсвэл бусдаас илүү ухаалаг байсан учраас бид нар дуудагдаагүй. Харин бид нар эзэн Есүс Христийн алдрыг хамт хүртэхийн төлөө дуудагдсан. Хүмүүс биднийг алдаршуулахгүй байж болно. Хүмүүс биднийг хүлээмжшүүлэхгүй байж болно. Хүмүүс биднийг тоохгүй байж болно. Хүмүүс биднийг хүндлэхгүй байж болно. Хүмүүс биднийг үнэлэхгүй байж болно. Тэгсэн хэдий ч бид нар Есүс Христэд итгэж найдаж байгаа бол үнэн итгэлээр итгэж байгаа бол Бурхан та биднийг дуудсан гэдэг нь баталгаатай бөгөөд энэхүү дуудлага нь хэний ч өгч чадахгүй, хэний ч хүртээж чадахгүй, хэний ч үнэлж чадахгүй Есүсийн алдрыг хүртэхийн төлөө юм шүү. Амен. Тийм учраас амьдралд байгаа эсвэл байхгүй зүйлээсээ болоод өөрөөсөө бити үнэлээрээ мэдээж бидний амьдралын олон зүйлсээ шалтгаалж бид нар өөрөөсөө үнэлдэг, дүгндэг. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр Бурхны төгс Бурхны ариун Бурхны үнц нь бидэнд байна гэдэг бол хаанч байхгүй, хинтч байхгүй гайхалтай хөв тавилан юм шүү. Амен. Тэгээ би та бүхнийг энэ өдөр уриалж байна. Өнөөдөр та бүхэн маань амар тайван дотор бас Бурхнаар аврагдсан гэдэгтээ бас баяр хөөртэй талархалтайгаар амьдраарай гэж уриалж байна. Хинээрч одоо бусдаас үнцийг хайж бити амьдраарай. Харин Бурхан таныг аль хэдийн үнцэнтэй гэж тооцоод аварсан юм шүү. Амен. Хамтаа залбирцгаая. Ариун эзэн минь бид таны өмнө ирж байна. Есүс эзэн тэгээд яг энэ өглөө энэ мөчид та бидэнтэй хамт байгаад баярлалаа. Эзэн та биднийг сонгосонд баярлалаа. Та биднийг өөрийнхөө алдрыг хүртээхийн төлөө дуудсанд баярлалаа. Мөнхийн Бурхан минь, ариун эзэн минь бид үнэхээр амьдрал дээр олон зүйлсд бас ингэж давж гарах гэж хичээж, шантарч бас урам хугарч амьдарч байгааг та мэдж байгаа. Эзэн бас олон зүйлс дээр бид бас ялалттай, амжилттай, үр бүтээлтэй, үр дүнтэй амьдарч байгааг ч гэсэн та мэдж байгаа. Эзэн тэгээд бидний амьдралын утга учир бидний өөрсдийн гараар бүтээсэн амжилт бүү байх болтугай. Бидний амьдралын утга учир урам зориг зөвхөн амжилт бүтээлээс хамааралтай бүү байх болтугай. Харин бидний амьдралын урам зориг, бидний амьдралын итгэл найдвар нь зөвхөн танд итгэх итгэлээс мань ирдэг байх болтугай. Бидний амьдралын утга учирын их сурвалж нь их үндэс нь зөвхөн та байх болтугай. Есүс эзэн биднийг үнэлсэнд баярлалаа. Биднийг үнцэнтэй гэж тооцсонд баярлалаа. Биднийг хайрлсанд баярлалаа. Биднийг сонгосонд баярлалаа. Биднийг дуудсанд баярлалаа. Бид энэ амьдрал дээр хинээс ч үнцийг хайж араас нь хөөж мөшгөхгүйгээр харин зөвхөн танд итгэсэн итгэлээрээ таны өмнө үнцэнтэй гэдэгтээ итгэж бас баярлаж, талархаж, урам зоригтой амьдрахыг хүсэж байна. Та бидэнд өөрийн ариун сүнсээрээ дамжуулан зааж өгөх болтугай. Таны ариун сүнс биднийг ариусгах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.